За сайн бацхан уу та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Би өнгөрсөн 2024 оны 11 сард Баян Үндэд төсөлд ил урхан ажилтны геологч албан тушаал дээр багтаа нэгдсэн нэг хагас жил орчин болж байна. За одоо бид бүхэн болвол яг агуулга хянах өрөмдлөгийн ажлын талбай дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ ажил нь одоо бид нар ямар сурталчилгаантай ажил хийж байгаа вэ гэхээр уурхай олборлох үе шатны хүдрэх хяналтыг тодорхойлж хүдрийн агуулгыг тодорхойлох дээжилтийн өрөмдлөгийг бид нар тусад нь нэг үе шат болгон авч хэрэгжүүлж хийж байгаа ажил гэсэн үг. Энэ шалтгаан нь юу гэхээр бусад ордуудтай харьцуулах юм бол манай ордын хүдрийн хэмжээ геологийн тогтсон нь бол тэдгээрээ шалтгаалаад бид нар зайлшгүй яг энэ агуулга хяналтын үе шатын ажлыг бол наривчлалтай, илүү оновчтой, тооцоо судалгаа сайтай тусдаа ингэж хийх шаардлагатай нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр бид нар бол яг уурхай хүдрийн олборлолтын үе шатын өмнөх шатанд бол яг агуулга хяналтын өрнөлийн ажлыг зохион байгуулан хийж байна. Намайг Баясгалангийн Чингүн гэдэг. Би 23 оны 10 сард Эрдэнэ Монгол компанид орсон. Ер нь 24 оны 10 сард анх өрөмлөгтөөр гараад ер нь агуулга яаж хяндیں۔ Өрөмлөгтөөр бас өөр тийм технологи гэдэг юм байна. Тэрийг анхнаас нь суралцсан байгаа байхгүй. Сайн байцгаана уу. Намайг Бүтэнжин Алтай гэдэг. За би Эрдэнэ Монгол компани Баян Үндэд төсөлд 2024 оны 9 сараас эхэлж ажилласан байгаа. За мэдээж шинэ төсөл гэдэг утгаараа энд бол маш олон надад бол шинэ сорилтууд орж ирсэн. За ингээд бүх ажлыг яг эхнээс нь бүх яг эмэг цэгцээ нь олоод ингээд дараалалаар нь ингээд хийж байгаа гэдэг үүднээсээ миний хийж үзээгүй ажлууд байсан. За мөн хийж үзсэн бас багтаа зөвлөх туршлагаасаа хуваалцах зэрэг ажлууд бол маш их байсан. Эрдэнэ Монгол компани нь бол яг миний мэргэжил буюу геологч мэргэжлийн хувьд бол маш сонирхолтой компани байгаа. За энэ маань ямар үүднээсээ юм байна вэ гэхээр геологийн маш олон маш нарийн судалгаанууд хийгдсэн гэдгээр маш давуу талтай байсан. За мөн гадаад болон дотоодын маш туршлагатай, чадварлаг хамт олон байснараа надад бол маш сонирхолтой. За тэгээд сурах, хөгжих, дэвших юм шатмын болж өгч байгаамаа. Бид бүхэн залуу геологчтой хувьд бол өмнөх үеийн туршлагатай геологчдоос маш их зүйлсийг сурж байгаа. Энэ ордыг хагуулжсан дайлсан геологчд маань бол айгүй олон жилийн туршлагатай Монголдоо нэр хүндтэй болон Канадын бас туршлагатай геологчид бидэртэй хамтран ажилд зааж зөвлөж явж байна. Бид нар энэ талаас харах юм бол бид нар яалчааргүй азтай гэж бол өөрсдийгөө дүгнж байна. Манай багийн хувьд бол ихэвчлэн залуу геологчид нэгдсэн байгаа. Тэгэхээр яг залуу хүмүүстээр нэмээд туршлагатай хүмүүс үүний үр дүнд бол бид нар маш их зүйлсийг цаашдаа суралцсан. Бидний ажлын үр бүтээл, үр дүн ч гэсэн сайн гарна гэдэгт бол бид нар итгэлтэй байгаа.